Жавийн тоолыг нэг 16 минутын бичлэг орчуулаад өгч болох. Энэ нөгөө self sabotage гэдэг нь одоо өөртөө муу юм хийх тийм тэрний тухай. Өөртөө муу зүйл хийх тэр төвшнөөс тэрнээс одоо ангиж их тухай юм. Одоо ер нь бол өөртөө муу юм хийнэ гэдэг чинь нөгөө донтолтыг л яриад байна. Тэгвэл яаж юм? Жавид бол бичлэг нэг жаа тоолоод окей. Тэгэд яг эхний хэсгийг сонсоод үз. За англи хэлтэй хүмүүс шууд ойлгож авчих тийм. When you hold things down, often after a while, an explosion happens. It's like a boiling kettle. Тэг ямар нэг юм ингээд дараад байвал хизээ нэгэн цагт ингээд тэр нь бол ингээд дийл бий он гэдэг штеп. Одоо нэг данхтай цайг ингээд тагийн тавил буслаалаа гэл тэр чинь дэврэл асгардаг шиг тийм болно гэж юм. Can't hold it for that long, and then you have some kind of rationalization in your mind. You'll do it anyway. The mind will give you a reason. Certain actions take place. You do things. You know they're not the optimal things to do, but you can't help it. Зарим тохиолдолд ингээд ямар нэг юм хийдгээ тэгээ тэр нь бол дандаа нэг тийм одоо их зөвтэй үйлүүд байхгүй байдаг. Гэтэ яг тэрийг мэдсэн ч гэсэн би одоо өөрөө тэрийг хийгээд байгаа болиулж чадахгүй байдаг. It's something acts to you. There seems to be some power there that makes you do things. Тэгэхээр яг үндэ чи өөрөө л хийгээд байгаа биш. Ямар нэг юм өөрөө чинь дамжуулж өөрөө чинь ашиглаад ингээд тэр юмыг үйлдвэрлээд байгаа юм шиг байдгаа гэж байна. That you know are not right or not good for you. And тэр үйлдэл чинь сайн үйлдэл бол биш. Тэгээд чи өөрөө тэр үйлдэлд байгаа бас зогсоож чадахгүй. You can't stop it. That seems to be the case. Тийм л тохиолдлын тухай одоо ярья гэж. And that of course is often the case with people who are with you. It might be many different areas of your life, but this is also the case with addictions. For example, people who are addicted. Зэндээ хүнээс асуусан асуултын хариу юм шиг байна. Тэр асуусан хүн нь бол одоо донтолттой холбоотой асуулт байх гэж бол тааж байгаа. Тэгээ өөрөө ч хувьд бол яг иймэрхүү юм болж байгаа. Гэтэ хүн болгон янз янзын л одоо төрлийн донтолтын ийм зүйлүүдтэй байдаг. Таны хувьд бол бас өөр бас байж болно гэж. To a certain substance. Тэгээ таны хувьд бол ямар нэг тийм уух юмнаас хамааралтай донтцсон тийм тохиолдол бол байж болно. Or addicted to eating too much or drinking. Тэгээ бас ямар нэг юмыг одоо идэхэд донтцсон бас байж болно. Эсвэл уухт ч юм уу. There's something that overpowers them in you that seems to obscure the awareness. Тэгээд ямар нэг юм өөрөө чинь ингээд overpower гэхээр өөрөөс ч илүү хүчтэй хүч гаргаад тэгээд ямар нэг юм үйлдвэрлээд байгаа гэсэн санаа. Тэгээд тэрний яаж юм гэхээр obscure your awareness гэхээр өөрөө чинь одоо тэр анзааргыг ингээд багхгүй болгочиход байгаа. Шарнуулчиход байгаа. Одоо тэр өөрийгөө би ийм хийгээд байна гэдгээ одоо мэдчих байгаа тэр ухамсарыг шарнуулчиход байгаа. Яагаад тэгэхээр өөрөөс ч илүү хүчтэй зүйл цаана өөрөө чинь ямар нэг юм хийлгээд байгаа учраас гэж. Or the awareness is pushed to the side and this эсвэл obscure хийхээ оронд зүгээр тэр өөрөө чинь анзааргыг зүгээр хажуу тийш ингээд түлхээд холдуулсан бас байж
болно, тийм тохиолдол байж болно. Think this powerful thing does it anyway. Тэгэд аль нь ч ерөөсөө энэ маш хүчтэй зүйл бол тэр юм бол ерөөсөө шууд л хийдэг гинэ. Тийм push through юу гэхээр одоо трактор ч юм бол одоо замд нь юу вэ хамааралгүй бүгдийг ингээл түлхээл усаал ингээл явчихдагтай адилхан тэр хүчтэй зүйлийн хувьд бол өөр чинь юу бодож байгаа юу гэж ямар ч хамаагүйгээр бүхнийг ингээд трактор шиг түрээд ингээд хийх юм хийгээ явчихдаг гинэ. And again, my answer is a little bit similar to what I said to the first questioner tonight. Тэнд одоо миний хариулт бол тэр эхний асуултыг асуусан хүнтэй бас ойролцоо хариулт байгаа гинэ. Power of presence needs to grow in you so that the power of presence гэдэг чинь одоо өөрөө чинь одоо яг оршиж байгаа гэдгээ мэдэрч байгаа тэр хүч чадлын тухай яриад байгаа. Power of presence гэхээр одоо өөрөө чинь анхаарал төвлөрөл ийш тийш явчаагүй байх төлөйг presence гэдэг байна. Яг оршин байгаа тэр ингээд яг төвлөрсөн тэр төлөв яг юу болж байгааг ингээд яг өөрийнхөө оршин байгаа тэр төвлөрчин байгаа өөрийнхөө оршин байна гэдгийг мэдэрч байгаа тэр төлөв гэлээ та. Тэгээ тэрний хүч чадлын тухайс одоо ярьж байгаа. The first questioner tonight, the power of presence needs to grow in you so that тэр өөрийгөө оршин байгаа гэдгийг мэдэрч байгаа тэр одоо тэр мэдрэхүй бол өөрт чинь хөгжих ёстой гэж. It is strong enough it's not willpower, because willpower is not the best way of dealing with these things. Тэгэд энэ хүч чадал бол юу биш вэ гэхээр willpower гэж байна. Willpower гэхээр би одоо өөрөө хүсэмжлээд ямар нэг юм хийх гээд байгаа нэг байж болно шүү дээ. За би стэн хичээж аваад өөрийгөө шог мэдрээ өөр төр орши одоо юу болж байгаа мэдээ өөргөө таны мэдээ гэж ингэж хүчилж хийж байгаа зүйл бол биш гинэ. But it's what I'm talking about could sometimes be confused with willpower, but willpower Тэвний энэ ярьж байгаа юм бол энэ одоо өөргөө хүчлэх тэр хүчтэй андуурч болох тохиолдлууд бол байдаг. Includes the application of the force to hold something down. Let's say тэр willpower гэдэг нь одоо ямар нэг юмыг ингээ хамт байлгахын тулд хүчээр ингээ шүүртээд ч юм ингээ тогтооцсон тэр хүчтэй адилхан тэр хүч бол биш ээ. Тэр өөрийгөө анзаарж байгаа тэр хүч чадал гэдэг чинь тийм хүчлэлтэй зүйл бол биш л гэж хэлэх гээд байгаа юм шиг. If your addiction is to indulge in intoxicating beverages, in other words, booze is the British. Тэр өөрөө чинь донтолд ямар нэгэн тийм ундаа ууж согтуурах тийм байвал одоо энэ англид бол booze гэж хэлдэг гинэ. Right. Then and you can feel it. It comes on. There it comes. You know the bottles are there. There they are. And you feel you have to go there. You have to reach out and you have to pour yourself a drink. Now. Тэр тийм донтолтой хүний хувьд бол ингээд тэр одоо шилтээ уух юм чи ингээд хажууд чинь байж байгаа. Нүдэн чинь харагдж байгаа. Тэгээ тийш ингээд очиод өөртөө ингээд тэрийг ингээд хондоолж одоо хийх бол одоо юу гэж байна. It's not aware. Тэр бол одоо анзаарахгүй байгаа. Ерөөсөө ямар ч анзаарах байхгүй байгаагийн л одоо just тэр гинэ. When you're not aware at all, you don't even know what you're doing. You're so unconscious that you're already holding the drink and you're drinking. Then at that point, you even know that you're drinking. Тэр анзаарах байхгүй бол ерөөсөө л өөр чи хийж байгаа үйлүүд бол ерөөсөө чи өөрөө хийж байгаа гэдгийг ч мэдэхгүй байх болно.
The same with food. I've spoken to people who have had addictions to food. They often say they wake up when they've already eaten in the middle of the night. They've already unconsciously gone to the fridge, taken out the chocolate cake, and they're already halfway through the chocolate. За энэ нь болохоор нөгөө бас адилхан одоо юм иддэг донтой хүмүүсийн хувьд ч гэсэн адилхан ингээд ерөөсөө босоол ямар ч анзаарахгүйгээр хөрөгчөн дээр очиод нэгэл ямар нэг юм аваад тэгэл идэж байгаа нэг тийм тухайгаа ингээд идэхэд одоо донд идэх юмд донтцсон хүмүүс надад ярьдаг байсан. Яг л тэгж яг л адилхан. Одоо тэр шууд тэр шилтэй юм руу очиод өөртөө хундаалал ингэж ууж байгаа чи яг идэх юмд донтцсон хүмүүс шиг хөрөгчөн дээр очиод тэндээс ямар нэг амттай юм аваад идэж байгаатай яг адилхан гэнэ. You can suddenly think, what am I doing? But so awareness comes in at a very late point. Willpower would be to hold an urge down. Let's say alcohol, they have to pull, or even what the example you gave, you want to turn on the TV and you know it's not right because I'm not here for that. And he actually told us not to do it. Тэгээд willpower гэхээр одоо ямар нэг юм хүчилж хийх тухай бол биш. Одоо salt яриадсэн шүү дээ. Ингээд өөрөө ингээд энэ айсаа өөрөө мэдж байгаа ч ингээд зогсож чадах байна гэдэг чинь. Яг л энэ тухай яриад шүү дээ. Ингээд өөргөө хүчлээд энэ бол хийхдэггүй гэдэг тухай л дэлгэрэнгүй ярьж. Alcohol, they have to pull. Or even what the example you gave, you want to turn on the TV and you know it's not right because I'm not here for that. And he actually told us not to do it. But I can't help it. I have to go. I can't. No. Тэгээд телевиз үздэг донтолтой хүмүүсийн хувьд ч гэсэн яг адилхан ингээд тэр хүмүүс чинь ингээд шууд тэр телевизийнхаа асаадыг даруул дээр ингээд очиад ингээд дарж байгаа нь хичнээн өөрийгөө би чи болохгүй шүү гэж ингээд зогсоох гэж байсан ч гэсэн хичээсэн ч гэсэн чадахгүй тэр гаруул очиод тэр телевизийг бол хасаана. Willpower, you would say, I'm going to hold this down, I'm not going to do it. The willpower гэдэг нь яг юу гэдэг хэлж байгаа гэхээр би нэг юусоо хийхгүй тэгээ энэ дээр би ингээд шууд дээр ингээд суучна гэдэг ингээд хүчлээд ингээд сууж байгаатай яг адилхан. And I can feel the urge, but you're holding it down. Тэр urge гэдэг чинь тэр юм ингээд хийх хүсэл ингээд дарагдсан байна шүү дээ. Тэгээ тэрэн дээр ингээд дараа суухад бол тэр urge ямар нэг юм хийх гэдэг тэр хүсэл ирмэлзэл чинь бол улам хүчтэй болж ирэх тухай. When you hold things down, often after a while, an explosion happens. Тэгээ ямар нэг юм ингээ хүчээр дараад байгаатай болно. Гэхдээ хэсэг хугацааны дараа л тэр бол ингээд яадгаа одоо тэр дэвэрч байгаа дах шиг одоо дэлби онаа тийм. Like a boiling kettle, can't hold it for that long, and then you have some kind of rationalization in your mind. You do it anyway. The mind will give you a reason. I spoke to a man who is addicted to food, and his body was very unhealthy because extremely dangerously. Тэгээд дээр ингээ суугаад байхад бол энэ арга бол ерөөсөө нэг болохгүй хэзээ нэгэн цаг дээр одоо urge тэрийг хийх хүсэл чинь бол өөрөө чинь хүчнээс илүү болж илүү хүчтэй болно л гэж хэлж байгаа юм. Тэгэд нэг хоолны донтой болцсон хүнтэй би ярьж исэн. Тэгэд энэ тухай ярьж исэн. Тэр хүн бол ингээд тэр хүний бие бол маш эрүүл биш байсан. Тэр хүний жин бол ерөөсөө extremely overweight гэхээр тарган хүн байж болно тийм. Бүр ингээд аимшигтай тарган болоод ингээд яатсан. Тэр донгоо ингээд
одоо шийдэж чадахгүй тийм ойлгож чадахгүй болсон тийм хүнтэй бол ярьж ирсэн. Overweight. Unfortunately, he's passed away, but he was a wonderful man. And he talked to me, and тэр хүн харамсалтай нь өвд болчихсон гэдэг сайн хүн байсан. Often, before he goes to indulge in excessive eating, his mind would say something like, "You've had a rough day. You really deserve a treat." Тэр хүн юу гэж ярьж ирсэн гэхээр оюун нь өөрт нь хэлдэг байсан гинэ. За чи ингээд хэцүү өдөр чамд байлаа. Тэгээд чи одоо ингээд нэг сайхан өөртөө нэг сайхан ингээд өөрийгөө нэг ингээд сайхан яах юм биш үү? Гэл янз юм хэлдэг л байсан гэл тэ ингээд оюун чи ингээд одоо хичээсэн тийм би одоо амттай мэдэхгүй шүү гэл ингээд хичээсэн ч гэсэн ороо ингээд ажиллаас эрэхт нэрээ суухт нь оюун ингээд өөрт нь хэлдэг. За чи ингээд хэцүү өдөр чамд байсан учраас чи ингээд дандаа ингээд хороод ээж яах ингээд чи өөрийгөө яамаа гэл оюун нь бол хэлдэг гинэ. To indulge in excessive eating, his mind would say something like, "You've had a rough day. You really deserve a treat." It explains why it's the right thing. I'm not going to do it for much longer, but just today I really need a treat. Life hasn't been treating me, but it's the only pleasure I have. What shall I do? Тэгээд тэр хүн юу гэж ярьж байгаа нөхөр нэг бол одоо донтцсон тархич нь өөрийгөө ингээд донтолтой авахын тулд янз бүрийн арга хэрэглэж өөрийгөө ингээд тайлбарладаг юм л дээ чи одоо яагаад энэ юм хийх ёстой гэдгийг. Тэгээд тэр маш их жинтэй болсон хүн тэр бас адилхан идэхгүй шүүгээл ингээл байж хаад ингээл тархин ингээл дотор нь ингээл чи одоо чамд хэцүү өдөр байсан одоо чи ганц өдөр яах вэ ингээд чи энэ дуртай мэдчих яах вэ амьдрал чи ингээд дандаа сайхан биш яах вэ ганц өдөр чи ингээд энэ дуртай мэдчих гэл ингээл бодлоор орж ирэл ингээл яриад байдаг шиг тэгэл өөрийг нь хатаад байдаг байсан гинэ. Well, there's no other pleasure in my life. Okay. Тэгээд чамд энэ амьдралаас одоо сайн сайхан юм ерөөсө байхгүй энэ хоолноос өөр сайхан амьдралын сайхныг одоо мэдрүүлэх юм чамд байхгүй гэдэг чи мэдж байгаа штэ гэл нэг тиймэрхүү юм ингээл байнга л бодогддог юм. You could go to the fridge. Listen, I attempted to be able to show him that this thought is a deception, and I had a little bit of success. Тэр хүнд энэ дотор байгаа тэр бодлын дуу хоолой нь яг юу вэ гэдгийг тайлбарлаж өгөхийг оролдсон гинэ. Deception гэдэг нь одоо энэ юу шүү, залмих шүү. Чамаа ингээд хуурах гэдэг залмих шүү гэж ингэж тайлбарлаж өгсөн боловч ер нь жоохон амжилтгүй байсан гинэ. But unfortunately it was too late to save him. Well, тэгээд харамсалтай нь тэр хүний амийг аврахад бол хангалтгүй байсан. He is no longer in the body, but that's okay. He's the essence of never. He probably reincarnates now into the opposite, perhaps. Тэр хүн би дотор бол байхгүй байгаа. Одоо зөв өөр төрөл авчихсан юм уу? Тэр хүний одоо мөн чанар нь тэр биендээ бол байхгүй. In order to learn a lesson. Тэгээд тийм болсон гэхээр яг энэ зүйлийг сурахын тулд одоо иймэрхүү юм болсон бахаа гэж. Again, what I said to the first questioner, to practice presence power when you're not particularly tempted by anything and you're just in your room, there's no particular temptation. Go into the body, feel the inner body, be aware. Тэгээд temptation гэдэг нь одоо өөр чин энэ донгийн
шинжтэй юм ингээд байх үед өөрөө чи ингээл хураал заач систем гоё дуртай юм идчихэлтэй явуулчихлаа гэл ингээд байгаа зүйл яг гарч ирэх үед тэр нөгөө presence power гэдэг юм дадлагжуулах цаг нь байдаг нэ. Одоо тэр оршихуун өөрийн оршин байгаа тэр оршихуун хүч өөрийн хүчээ одоо олж авахын тулд яг тэр толоо дотор чинь тиймэрхүү бодол дуу хоолой янз бүрийн ятгалаг гарч ирэхүүд л тэрийг дадлагжуулах тэр цаг нь бол байдаг аа гэж. Be present. Тэр гүйлгэт. More particular temptation. Go into the body, feel the inner body. The яг in temptation ирэх үү? Temptation гэдэг чинь нөгөө temptation юу вэ? Одоо их гоё эмхтэй ирээл ингээл нэг эрхтэйг ингээд сэтэн хайхад тэрийг бол temptation гэж хэлж болно. Их гоё амттай юм яг ингээд хуураад ингээд горьтоох юм байна зүг. Тэг яг ингээд тэр дуртай юм чинь өөрөө чинь ингээд горьтоогоод ингээд ийм temptation гараад ирэх үед бол яах хэрэгтэй вэ гэхээр өөрхөө бие рүү орох хэрэгтэй гинэ. Тэгээд өөрхөө дотоод биеийг мэдрэх хэрэгтэй гэж. Be aware, be present when you be aware. Тэг aware гэж ерөөсөө мэдж байгаа төлөвд бай. Тэг юг мэдхүүхээр өөрийнхөө оршин байгааг мэдэх тухай. Sense perception, I recommended that practice. Sense perception, feel the presence pervading every cell in your body. Тэрийг яаж өөрийгөө оршин байж байгааг яаж мэдэх вэ гэхээр sense perception гэхээр одоо мэдрхүүдээр үүсэж байгаа янз бүрийн тэр мэдрэмжийн юм одоо шүү дээ. Дотоод бие рүү ороход ч ингээд төлөвлөлт чинь би дотоод бие дээрээ байна гэсэн. Тэгээд дотоод бие дээрээ байхаар ингээд одоо надад миний бие дотор ямар мэдрэмжүүд үүсэх нь гэдгээ ингэж одоо чагнаж байгаатай адилхан одоо тэр зүрхээ чагна гэдэг шиг зүрхээ сонс гэдэг шиг тэгээд тэр хин гэрэл ярьдсан шүү дээ ингээд зүрхээ сонсохоор гоё юм бэлээ гэдэг шиг тэг яг дотоод бие рүүгээ ороод дотоод биеийнхаа мэдрэмжэн дээр төлрөөд өөрхөө оршихуг ингээд мэдрээд байх үед the inner body awareness, and so that there is enough presence for when this impulse comes, you use it as don't say go away or something like that, because it won't go away, it'll do it anyway. The impulse comes, whatever it may be, and you observe, you realize it's not a good thing. Тэгээд дотоод биеийнхаа мэдрэмжүүдийг яа сонсох хэрэгтэй юм гэхээр тэр temptation тэр өөр чинь горьтойгоо одоо юмнууд ингээд ирэх үед яг өөрөө чинь би яг юу хүсэж байгаа тийм тэр хүсэлтэд тэмцэх бол биш, харин тэрийг ингэж ойлгох өөрт чинь муу зүйл гэдгийг ойлгохын тулд тэгж одоо дотоод бие дээр төлөрч байгаа гинэ. It wants you to do anyway. The impulse comes, whatever it may be, and you observe, you realize it's not a good thing that it wants you to do. Тэр өөрөө чинь хийлгүүлэх гээд байгаа тэр юмыг муу зүйл гэдгийг нь одоо таних. Өөрөө чинь хийлгүүлэх гээд байгаа тэр үйлдэлийг муу гэдгийг нь танихын тулд тэрийг одоо тэр urge гэдэг чинь ингээд дотроос ч бүр ингээд хүчтэй ингээ ямар нэг юм хийлгүүлэх гээд ингэж байгаа тэр хүчний тухай яриад байгаа. Тэгээ тэр бид ч нэг анзаарах байхгүй юу хийж идэв нэхэр тэр хүчээр л үйлдэж байгаа гэсэн. Анзаарах байх үед бол яаж гэхээр над тийм urge байна, тийм ямар нэг хүсэл байна. Ямар нэг юм хийх уух идэх тийм хүсэл нь байна. Гэтэ яг энэ яг юу юм гэдгийг би мэдэхгүйгээр би тэгмээр байна гэж итгэж байгаа. Одоо тэр temptation гэдэг гордож хуурах гэдэг тэр юм өөр чинь дотор байгаа юм. Тийм донтолд. Тэгээ тэр донтолд бол өөр чинь тэр юм хийлгүүлэхийн тулд юу ч хэлж болно, юу ч ойлгуулж болно, яаж шатгаж болно. Тэр үед бол ингээд
яг тэр юу болоод байна гэдгийг мэдхийн тулд тэр дотоод бие дээр төлөх хэрэгтэй гэж. And if there is enough awareness, use it as every time an impulse of that kind comes, this is your special spiritual practice. Тэгээд ерөөсөө энэ одоо тоймыг хийх үйлдэх тэр хүсэл чинь л гарч ирэх болгонд л энэ мэдрэмжэн дээр ирэх чинь чиний өөрөө чинь тусгай сүнслэг дадал юм аа гэж. So instead of wanting to get rid of it, welcome when an impulse of that kind comes. Тэр одоо хүчтэй тэр юм хэлгүүлэх гэдэг залмих тэр хүсэл байгаа штэ. Тэрийг ингээд бахгүй үгүй болохын тулд ажиллахын оронд харин тэрийг илүү ингээд өөрөх хэрэгтэй гинэ. Нааш хойлоо танилцъя тий. Чи яг юу юм? Хойлоо танилцъя гэж аим шиг. And see that this is the spiritual practice specially designed for you. Тэгээд сүнслэгийн дадлага донтолттой хүний хувьд бол сүнслэг дадлага энэ тусгай яг өөрчлөн зориулагдаж бүтээгдсэн сүнслэг дадлага байх болно. Одоо тэр өөрчлөн тэр ямар нэг юм хийх гэдэг уух гэдэг хүсэл тэр юм чинь ингээд төрөө дондраад ирэх үед яг энэ сүнслэг дадлага туршлага хийж байгаа чинь яг өөрт чинь зориулагдсан тусгай ийм сүнслэг юу шүү одоо сургууль шүү гэж. Of course it is. And so how do you transform this into spiritual practice? First you realize this is an opportunity for practicing. Тэгээд яагаад энэ одоо сүнслэг дадлага юм бэ гэхээр and so how do you transform this into spiritual practice? Тэгэд энэ ямиг одоо энэ мэдрэмжээ танихад энэ ямиг яаж сүнслэг дадлага туршилтанд хөрүүлэх хэрэгтэй гэхээр яаж хөрүүлэх вэ гэхээр you realize this is an opportunity for practicing. Энэ гарч иж байгаа хүсэл эрмэлс чинь л ерөөсөө энийг дадлагжуулах тэр боломж нь байдаг нэ. And the first thing you could do is you practice delaying, obeying the impulse, not obeying it immediately, but delaying it. За эхний шатнд яах ёстой гэхээр delaying гэдэг чинь тэр юмыг жоохон ингээ удаашруулах хэрэгтэй. Одоо жоохон delay гэдэг чинь ингээд хүлээлгүүлэх тийм. Тэр хүсэл чинь ингээл яг одоо энийг хийлгээд шаарддаг даа штэ. Гэтэ эхний ээлжинд бол тэр чинь маш хүчтэй зүйл учраас нэг тактик арга нь юу гэхээр тэрийг ингээ жоохон хэдэн минутаар ч юм уу хэдэн цагаар ч юм уу хойшлуулах хэрэгтэй. You observe then, let's say when you wanted to go to the TV and turn this thing on, or you feel the impulse, or say, okay, here's my next spiritual practice. Тэгээд чинь тэр телевиз үздэг донтой хүний хувьд бол ингээд телевизлөгөө төхөөл ингээд хасаах гал ирэнгүүтээ өөртөө хэлэх юм байна л да. Одоо нөгөө миний сүнслэг дадлаг хийх цаг болцсон байна гэж харах гинэ. I'm now going to delay the turning on of this. TV телевиз асаахаа төр зур ингээ хойшлуулчихна. Яа тэр миний сүнслэг дадлага хийх цаг болцсон байна гэж өөртөө хэлэх гинэ. Show on TV for 3 minutes. Тэр одоо миний үзгээд байгаа юм бол яг нь 3 минут хүлээж болно. And during those 3 minutes you observe the impulse in you. Тэр энэ 3 минутын туршид юу хийх вэ гэхээр энэ дотоодд байгаа тэр ямар нэг юм хийх гээд байгаа тэр хүчтэй хүслийг одоо ажиглах боломжтой болно нэ. So it's an energy form and you observe it. Тэр хүсэл маань юу гэхээр энергийн нэг хэлбэрл гэнэ л дээ. Тэр юмыг ингээд ажиглаж болно. So there you are. Тэр за харлаа танилаа
чинд байгаа юм байна. Do you feel it? Тэр ингээд мэдрэх хэрэгтэй. Like a little gremlin or something. Gremlin гэжтэй юм бол одоо ямар нэг тийм жижигхэн байгаа юм шиг одоо мэдэрнэ. History gremlin гэж юу вэ? Мэдхгүй, наач өстө мэдхгүй. And so this time gap can be a very useful first practice. Шинэ үг sorry gremlin гэж яаж ч тийм харт. There you are. Do you feel it? It's like a little gremlin. Granuloma, юу гэдэг вэ? Нэг юм жижигхэн юу гэлдэг штэ. Одоо particle гэж одоо юу гэж хэлэх юм бэ? Тэгэж тэрийг жоохон герман дуудлаар хэлээд байгаа юм лоо. Something. And there you are. There you are. Do you feel it? It's like a little gremlin. Gremlin гэж орчуулсан монголоор gremlin гэж орчуулагдаж байна. Монгол утга бол байхгүй юм байна. Тэгээд Or something. And so this time gap can be a very useful first practice that you тэр gremlin гэж үзээр таачлаа нэг тийм муухай ашигтай нэг жижигхэн хөгшин дөө нэг юм байдаг штэ нэг тийм шовгор малгай юмсан ч юм уу. Тэр чинь ингээд дандаа муухай ашигтай. За 3000 төлөө би чанга ажиглыг гэцгээр тэр ингээд жоохон ингээд дэгдүүцэл дөрвөөцөл муухай ашиглаж байгаа юм шиг юм байна л та. Тэрийг өөрөө ингээд жүжиглж харуулдаг. Тэгээд энэ 3 минут бол яах вэ гэхээр And so this time gap can be a very useful first practice that тэгээд энэ эхний 3 минут бол маш өөрчн бол маш чухал сүнслэг дадлагжуулалт байх юм гинэ. You introduce a time gap before you give in. You're not saying I'm not going to give in. No, you say. Тэгээд яагаад гэхээр ингээд тэр юм чинь маш хүчтэй учраас одоо тэрийг ингээд зогсоожуулж чадахгүй гэдэг өөр бол мэдж байгаа шүү дээ. Гэтэ ямар тактик хэрэгжилж байгаа нэхэр за чи юм хүчтэй гэдэг чи би бол мэдж байна тийм. Гэтэ би чамайг ажиглая таны гэтэ 3 минут ингээд ажиглая тэгээд дараа нь би тэрийг хий тийм. Тэгэд энэ бол зөв миний хийж чадах, миний төвшөнд хийж чадах одоо тэрийг удаашруулж байгаа тийм жоохон хүлээлгэж байгаа тэр одоо мөч юм аа. Тэр 3 минутын явцад бол тэрийг би ингээд өөрийнхөө бие рүү ороод мэдрээл тэргээл ажиллах юм байна. Тэгээд яагаад ажиллаж болох вэ гэхээр чи энерги хэлбэр учраас тэрийг бол зөвөр таниаг бол байгаа шүү дээ. Яг юу вэ гэдгийг мэдэхгүй. Тэгээд яг яагаад тэгж ажиллах хэрэгтэй байгаад байна гэхээр дараагийн удаа ингээ гарч ирэх үед би таних шаардлагатай учраас гэсэн. Тэгээд бид нар чинь тэр энерги хэлбэрийг таниагүй учраас бид нар энэ чинь би тэгмэр байгаа юм байна гэдээ тэрийг хийчихэд байгаа. Учраас энэ юм хийгээд байгаа гэж аах. Тэгэхээр тэр юм эхлээд тань сурах гэдэг одоо тэр хүлээлгэж байгаа тэр шалтгаан болохоор 3 minutes. During those 3 minutes, I'm going to observe you, and you shine the light of consciousness, the light of. Тэгээ 3 минутын турш би чамайг бол ажигланаа. Яа ажиглаж байгаа гэхээр чам дээр бол ингээд хумсын гэрэл тусгаж байгаа маа гэж. Awareness on this impulse, which is an energy form. Тэгээд energy impulse гэхээр зөв энергийн хувьд одоо ажиллаж байгаа. Тэр юу ч хийж болно шүү дээ. Гэтэ энерги л нэг тийм impulse одоо ямар нэг тийм impulse гэхээр нэг тийм сэтэлч юм шиг нэг тийм хүчтэй цохилт юм шиг тийм. Одоо impulse гэхээр зүрхний цохилтыг бас хэлж болно шүү дээ. Зүрхний цохилт нэг зогсож байгааг impulse гэж хэлж болно. Тэр шиг энергийн impulse гэхээр яг л нэг тийм хүчтэй энергийн оргилт цохилт юм шиг тийм. Тэрийг бол анзаарч харж ажиллаж болж чадна.
Тэгээ ухамсарын гэрэлд бол танигдахгүй юм бол гэж байхгүй. Тийм хэлбэртэй юм байгаа бол тэрийг бол таньж чадна. Тэн дээр ухамсар бол тусч чадна. And it can be an energy form that is in you as a kind of emotion. It can. Тэгээд энэ тэр яг өөрөө чи ямар нэг юм хийлгүүлэх гэдэг тэр энергийн хэлбэр нь яг юу вэ гэхээр мэдрэмж шигээр одоо өөрөө чи мэдрэмж юм шигээр гарч ирж байгаа. Shine the light of consciousness, the light of awareness on this impulse, which is an energy form. And it can be an energy form that is in you as a kind of emotion. It can also dangerously invade your mind. Тэгээд эхлээд бол ингээд тэр энергийн хэлбэр юу тайлах гэхээр өөрөө чинь зүгээр нэг тийм мэдрэмж юм шиг emotion сэтгэлийн хөдөлгөөн юм шиг тийм тэгээд тэр нь бас ямар гэхээр dangerously invite your mind гэхээр өөрөө чинь оюуныг ингээд ямар нэг юм руу урьдаг гинэ. Тэгээд тэр урилга бол жоохон dangerous боёо аюултай. Өөрөө чинь оюуныг тийм аюултай юм руу урьдаг гинэ. Тэр мэдрэмж. За энэ нэг залруулах хэрэгтэй байна. Тэгээ орчуулан жоохон буруу хэлсэн байна. Тэгээ үг нь болохоор invade гэж үгийг invite гэдгээр нь орчуулсан байна. Тэгээ invite гэхээр тэр одоо оюуныг урин залж байгаа гэдгээр нь орчуулж байна. Гэтэ энэ яг зөв орчуулга нь болохоор тэр зүйл бол оюуныг эзэлж авдаг гэдгээр нь ойлгох хэрэгтэй байна. And make use the explanation I gave just now with this friend of mine. The thought comes into your head. Тэр нэг эддэг донтой залууд тайлбарлаж байхдаа юу гэсэн гэхээр тэгэд энэ урилга ба штэ одоо тэр мэдрэмж чинь ингээд оюуны чи ямар нэг юм хийлгэхээр нэг аюултай юм руу урьж байгаа. Тэгээ тэр нь одоо бодол хэлбэртэй болдог нэ. Одоо тэр ямар нэг юм хийх хүсэл чинь ундарч ирэнгүүтээ ажиглаад байвал тэр чинь ингээд явж байгаа толгорооч ирээд толгоонд ямар нэг урилга маягаар ирээд бодол болж хуурна тийм. Ямар нэг юм хий гэсэн тийм бодол. It explains why you should give in to this impulse that can happen easily and that. Тэр бодол юу хөвчлэн юу байдаг вэхээр чи энэ юм хийхгүй бай гэж хичээгээд байгаа энэ юмнуудыг чинь болиулах бодлууд болчдөг нэ. Two, you need to be present enough, sufficiently aware. So тэгээд яг ингэж чи ингэж маш төвлөрөлтэй анзаарахтай байж ижил мэднэ. That you do not believe in every thought, especially. Тэгжиж энэ бодол яг яагаад вэ гэдгийг тань гинэ. Яг юу гэдэг. Especially those kinds of thoughts. You don't believe in every thought that comes into your head. You observe. Тэгээ анзааргүй байх үед ерөөсө толгойд орж иж байгаа бодол болгонд л итгэждэг юм байна л да. Тэгэд яг анзаарахтай байх үед бол яг тэр бодлыг яад ийн гэдгийг нь мэдчихдэг. Энэ ингээд байна. Намайг ингэхэл байгаа юм байна. Ийм хэлүүлгээд байгаа ийм сэдэлтэй ийм зоригтой юм байна гэд тэр цаад санааг нь одоо харждаг юм. Thought, because the thought is part of it. And it's even to the яагаад тэгэхээр энэ бодол бол тэр донтолтын чинь нэг хэсэг нь болсон. Хөрхийг хүлээсэн хүмүүс яасан гинэ? Юу ингээ яваад байвал болж гин үү эсвэл зогсох уу яах вэ? Хэд удаан бичлэг вэ нэ? Ойлгомжтой байна уу? За. За. Тэгээд зөвхөн хэлж байгаа санаа нь бол ингээд ажиглах юм байна л да. Тэр ингээд мэдрэмж чи өөрөө чи ингээд сэтгэлийн хөдөлгөөн юм шиг ингэж гарч иж байгаа боловч тэр чи ингээд оюун дээр ирэнгүүтээ нэг ямар нэг юм хийхийг ингээд уриалж байгаа. Тэр нь ингээд ямар нэг аюултай юм уриалж байгаа. Өөрөө чи бодол болж хувирна. Тэгээд тэр бодол болсон бодлын агуулга нь юу вэ гэхээр үгүй чи энийг хийчихэлтэй
чинийг хийхгүйгээд байгаа энэс чинь би хүчтэй шүү гэж ингэж ямар нэгэн байдлаар өөр чи хүчийг дарах тэрийг одоо ингэж тэр юм одоо хийхгүйгээд байгааг чи болиулах тийм утга агуулгатай бодлууд байдаг. Тэгээ яагаад тийм утга агуулгатай вэ гэхээр энэ бодол чинь өөрөө энэ донтолтын чинь нэг хэсэг болцсон учраас тэгж юм нэ. Thought, you say, oh, there you are. There's a thought, and there's a feeling behind the thought. And you тэгээд тэр гжилч бол нөгөө бодол чинь энэ байна. Энэ бодлын цаана байгаа нөгөө мэдрэмж чинь явж байна гэд ингэж танихал юм байна л. you set aside 3 minutes. During those 3 minutes, you observe. Тэгээд энэ 3 минутын туршид ерөөсөө л ажиглалт хийн. Ямар ч үйлдэл байхгүйгээр ямар төлөвлөлөө ерөөсөө тасалж болохгүй. Тэр мэдрэмж бодвол бүх юм дээр яг ингээд яг өөр чинь дотор яг юу болоод байгаа тэр маш ингээд юутай анхааралтай төлөвлөлттэй юм. Isn't that interesting? Wonderful spiritual practice. And you тэрийг хийсэн дараа ингээд чи ямар сони юм бэ? Чи ямар гайхамшигтай юм бэ? Энэ 3 минутын дотор энэ хийж байгаа юм чинь. as while you observe, you grow in consciousness. You apply. Тэгээд энэ ажиглалтаа хийж явах явцдаа л өөрийнхөө тэр одоо тэр анхааралтай байх чадвараа сайжруулж байгаа юм байна. Consciousness to it. Тэгээд ухамсараа түн дээр одоо байлгах юм байна. There, only 3 minutes. 3 minutes. Тэгээд зөвхөн 3 минут эхний хэлж байна. And after the 3 minutes, see how you feel. It may have dissolved, but probably not. Тэгээд 3 минутын дараа бол яах вэ гэхээр магадгүй энэ мэдрэмж бодол юмнууд чинь ингээд замхарцсан бол байж болно. Байхгүй байсан ч байж болно тийм. Yet, it's still there. And then you can see, can I do another 2 or 3 minutes? Тэгээ магадгүй өөрөө ингэж бодож байгаа магадгүй гинэ. За ахаад нэг 3 минут ингэ ажиллачих уу гэж бас магадгүй бодож магадгүй гинэ. Yet, it's still there. And then you 3 минутын дараа тэр юм чинь байж л байх юм бол can see, can I do another 2 or 3 minutes? Тэгвэл би ингэ тэрийг хэсгээд 2-3 минут дахиад нэг ажиллачих уу гэж. Am I strong enough for that? Өөрөө хэрэг одоо илүү тэг хүч чадал чинь байвал Is my awareness strong enough? And yes, it is. тэгээ өөрөө чинь анзаараа хүч бас ингээд байгаа бол гэж өөрөөсөө байна уу гэж өөрөөсөө асуух юм байна. Don't believe you might stop this nonsense, do it. Тэгээд хэрэг өөртөө итгэж байгаа л тэр бодлын тэр юу хэлээд байгаад ерөөсөө битээ итгэх гинэ. Тэр бодол бол одоо юу ч хэлж болно. Anyway, тэр бодол бол иймэрхүү юм хэлнэ. Наа чи ерөөсөө nonsense утга учиргүй. Чиний хийгээд байгаа юм чи ерөөсөө ямар ч утга учиргүй. Наатаа бойл гэж хэлэх юм гинэ. another 2 or 3 minutes. Am I strong enough for that? Is my awareness strong enough? And yes, it is. Don't believe you might stop this nonsense, do it anyway. Бас ингэж бодож байна. Миний ингэ ажиглаад байгаа юу ч хийгээд байгаа мэдэхгүй. Гэхдээ энэ юмыг одоо зогсооё гэж бас магадгүй өөртөө бодож магадгүй гэнэ. And so then you achieve 5 or 6 minutes of, and then Тэгээ магадгүй 5-6 минут ингэж энэ чинь үргэлжилж болох юм аа. what happens after that we don't know. It is possible Тэгээ тэрний дараа яг юу болохыг бол бид нар бол мэдэхгүй. that the impulse has receded. Тэгээ тэр за магадгүй тэр өөрөө чи ямар нэг юм хийх гээд байгаа тэр хүсэл чонол чи ингэж байхгүй буцаад ингэж шингэцсэн бас байж болно. On back to a dormant state and just Юу буцаад орчих гэх нэг dormant state гэхээр нэг тийм унтж байгаа эргээд нэг тийм итгэхгүй болсон төлрүүгээ буцаад орчиж магадгүй гэнэ. suddenly you don't have to do it. Яриад гисэн бол жахаад ингэ ажилтаа бол хийгээд байх шаардлага. Also possible that the impulse is still there and you cannot after 5 minutes
there's not enough awareness left, and you just Тэгээд за бас нэг тохиолдол нь энэ 5-6 минутын дараа тэр юм чинь бас л байж магадгүй тийм. Тэгээд өөрөө чинь тэр ажиглах чадвар ингээд суларчсан ч байж болно. You have to go and do it. But at least тэгээд тэр хийхэд даамаа чи бол хийж магадгүй гинэ. Гэтэ the 5-minute interval, the time тэр 5 минут тэр юм ингэж хүлээлгсэн тэр хугацаа бол gap was very important. маш чухал гэж. And when anything like that happens, you always introduce a time gap for your spiritual practice. Тэрсэл дандаа л ингэж time gap гэхээр энэ завсрын хугацааг өгж байгаа ч л ерөөсөө өөр чинь сүнслэг дадлага гэж байна. During which you do not hold it down, but you observe it. Тэг яагаад гэхээр өмнө нь бол ингээ би хийхгүйгээл ингээл гүрийгээ суугаад байсан бол одоо л тэрийг ингээд ажиглах чадвартай болж байгаа. Энэ хоёр бол өөр. So you don't push it down, you observe. Oh, there you are. So if тэгээд тэрэн дээр ингэж таг тавьж дээр нь дарах биш. Зөвөр гаргаж ирээд ингээ харах. It's a gremlin. You don't say you hold you down. Тэг gremlin гэж би зөвхөн таарлаа нэг тийм гэрийн бууг гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү юм байж магадгүй. Тэгээд тэр ингээ гараад ирэх үед ингээ хизээч ингээ хүн хоолойсон зуурч байгаа ингээ доош нь ингээ дараад идэггүй шүү дээ. Гэсэн чи энийг ид. Тэр gremlin гэдэг үг гарч ирсэн шүү дээ. Тэр би Google-ийн images гэдгээр хайсан чинь нэг юу гарч ирж байна. Нэг аимшиг кинон дээр гарч ирлээ нэг жижигхэн биетэй нэг урт чихтэй томдтэй мангас юм шиг юм байдаг штэ. Gremlins гэдэг энэ хожны классик кино баг шүү нэрээ. Тэгээд тэрийг Gremlin гэдэг юм байна. Тийм байна. Gremlins гэж аимшиг кино 1984 онд гарч ирсэн юм байна. Тэнцэн классик кино бүр нэлээд өндөр он авч ирсэн кино биш үү? Тэн дээр гардаг нэг мангас юм байна шүү дээ. Тэр донтолтыг Gremlin гэж зүйрлээдсэн шүү дээ. Тэр киног би бол үзээгүй юм байна. Үзсэн бол тэр хүмүүст энийгээ дагаа шалтгаан болохоор тэр юм чи ингээ ууралцахаар яг яадаг гэдгийг өөрөө үзүүлээдсэн болохоор энийг хийсэн биш үү? There's a gremlin. Look at it. That is. Gremlin гараад ирвэл ингэж тэгэлгүүгээр зүгээр ингээл тэрийг харах хэрэгтэй. Oh. Now the interesting thing when you apply awareness to something, you shine the light of consciousness on it. Тэг хамгийн сонирхолтой юм нь юу гэхээр ингээд ямар нэг юм ажиглаж байгаа үед тэнд юу болж байна гэхээр ухамсарын гэрэл тэрийг ажиглаж байгаа юм дээр чинь бол тусдаг. The possibility of transformation is also there. It erupts. Тэгээд ямар боломж тэнд үүсдэг вэ гэхээр transformation гэхээр тэр эрчим энергийн хувиралт үүсч болно. Одоо тэр шунлын донтолтын эрчим энерги хэлбэр байсан бол ухамсарын гэрэлтийн тусах үед тэр эрчим энерги чинь хэлбэлзлээ өөрчлөөд арай нэг өөр юм болчих болох боломжтой гэж. As you shine the light of consciousness on it, this is the famous example from fairy stories and so on. The frog. Тэг нэг юм алдартай нэг тийм үлгэр байдаг. Тэг нэг энэ үлгэр бол нэг frog чинь мэлхийний тухай юм. You don't kill the frog or do something with it. You kiss the frog. Тэр мэлхийг бол чи ингээд алддаг вэ? Харин тэр мэлхийг бол үнсдэг.
And the moment you kiss the frog, it turns into the prince. Тэгээ тэр мэлхийг ингээ гараад ирэхээр тэр мэлхийг даалах юм уу эсвэл тэрнтэй ямар нэг юм хийх хэрэггүй зүгээр тэрийг үнсчдэг тийм үлгэр байдаг. Тэг үнсний дараа тэр мэлхий ингээд нэг хаан хүү болж хувирдаг гинэ. And so the frog stands for, this is like mythology. There's some wisdom embedded in these fairy stories, which by the way were... Тэгээд энэ домог бол яг алдартай гэхээр цаана ийм утга агуулгатай энэ магадгүй нэмийг ингээд зааж байгаа учраас тийм алдартай домог баха. Яа тэгэхээр энэ яг хүүхдийн үлгэрч гисэн цаана бол тийм сүнслэг тийм нарийн сургалтууд нь явж идэг тиймэрхүү манахаар бол нэг тийм үлгэрүүд байдаг штэ тэр шиг. Тэгээ мэлхий гарч ирэнгүүт чи тийм мэлхийг одоо зохиж унах хаалхад яа тийм хийхгүй зүгээр үнсгэл хэрэгтэй. Харин тэр мэлхийг ингэж уурж гаргаж ирээд тэрийг үнсэх хэрэгтэй. Тэгвэл тэр чинь одоо хаан хүү болж хуурж байгаа. Many of them were not created by the people who wrote them. They were already orally transmitted over long periods of time. Тэгээд ийм домгууд бол ерөөсөө ингэж ямар нэгэн цаасан дээр бичигдэж дамжигдаагүй байдаг. Зүгээр амнаас ам дамжиж ингэж сургаалууд нь явсан байдаг. So they are mythologies that often contain a lot of wisdom, and there's certainly a lot of wisdom in kissing the frog, which then... Тэгээд ингээд амаар дамжаад явцсан байдаг гэхээр цаанаа ингээд маш их тийм гүн сургаал номлол нь ингээд давхар явж идэг учраас энэ юм ингээд бахгүй болчихгоо бидэртээ ингээд явж идэг. Orally transmitted over long periods of time, so they are mythologies that often contain a lot of wisdom. Маш удаан хугацаагаар ингээд дамжаад явцсан байдаг шалтгаан нь болохоор тэнд бол нэг тийм ухаан маш их тийм ухаан байдаг нэ. Wisdom and kissing frog. Тэр мэлхийг үнсэж байгаагийн цаана бол маш их тийм том ухаан байдаг гэж. And there's certainly a lot of wisdom in kissing the frog, which then turns into something beautiful. So there's a... Тэр үнсний дараа бол тэр үнсэн юм бол маш гайхамшигтай юм болж хуурж байгаа. Тэгээ нь юу тайлбарлаад байна гэхээр одоо энэ донтолт гэдэг ингээд цухтаагаад байгаа шүү дээ. Ямар мэдрэмжээсээ. Тэгээ тэрийг ингээл одоо хангаал ингээл уугаал идэлээд яагаад ч үгүй. Тэгээ тэр юмнасаа зугтаж тэр юм ямар нэг юм үйлдэхгүй зүгээр тэр юм ураад тэгэд ажиллаж гин гэдэг чинь үнсэж байгаатай адилхан. Тэгээ ажилласнараа тэр юм ингээд хуурч шал өөр юм болж хөрөх юм байна. Something ugly, but you give it an acceptance and love. You look at it and then тэгээ ажиллаж байгаа нь бас юу гэхээр тэр юмыг чи хүлээн зөвшөөрч байгаа маа. Тэгээд юу гэлээ? Kissing the frog, which then turns into something beautiful. So there's something ugly, but you give it an acceptance and love. You look at it. Тэгээ ажиллаж байгаа нь болохоор ерөөсө тэр юмыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр, тэр юмд хайр өгж байгаа хэлбэр. Тэгээд тэгснээрээ тэр тэгснээрээ яг яаж юм гэхээр тэр юмыг хувиргаж байгаа маа гэж байна. Одоо хайр өгж хүлээн зөвшөөрөл өгж тэгээд мэлхий гэдэг юу бэлэгдэж байна гэхээр ямар нэг тийм ugly гэдэг чинь муухай юмыг бэлэгдэж байгаа шүү дээ. Муухай царайтай юу ч үгүй. Унсж байгаа нь болохоор тэр одоо тэр юмд хайр өгж байгааг хэлбэр гинэ. Тэгээд хайр хүлээн зөвшөөрөл өгснөөрөө тэр юмыг маш гайхамшигтай сайн сайхан юм болгож хувиргаж байгаа. And then transformation happens. So that is the spiritual practice, and after a while you will find that initially perhaps after the time gap you still do it, but then gradually this time gap gets longer, and then you may observe that the energy behind the impulse тэгээд энэ дасгалаа ингээд баян хийгээд хахаар юу болох вэ гэхээр эхлээд бол ингээд 3,000 5,000 ингээд жоохон ингээд удаашруулад байсан бол тэр юм чинь ингээд тэр хүслийн чинь энерги ингээд улмал багасгал юм байна л та. Өөрөө чинь ингээд удирдахаа өөрөө чинь ингээд бүр ингээд хүчээр ингээд шууд юм өмнө нь бол хүчээр юм хийлгээд байсан бол
тэр донтолтын чинь хүч нь ингээд сулрна гэж юм. Тэгээ суларсаар байгаад and it subsides until тэгээд бахгүй болох юм байна. Тэгээ тэр хүртлээл next time, but gradually it weakens, and all these self-sabotage mechanisms then begin to gradually disappear. If you тэгээд ерсөлийн донтолтууд чинь цаана яг юу болоод байна гэхээр өөрийгөө л self sabotage гэхээр өөрлөгөө л готоод өрөөд таатай адилхан өөрийгөө л зэрэмдэг болгоотой адилхан энэ үйлдэл чинь багасж ирнэ. Weakens. Тэгээ багасна гэхээр энэ үйлдэл чинь ард байгаа тэр энерги багасж байгаа учраас. And it subsides until next time, but gradually it weakens, and all these self-sabotage mechanisms then begin to gradually disappear if you apply the awareness to it. Тэгээ энэ бүх төрлийн донтолтын юмнууд бол ингээд яг тодорхой зохих хэмжээний awareness өгвөл энэ юм чинь бүгдээрээ л одоо адилхан л ингээд бахгүй болно. Анхаарал өгвөл тэр юм дээр ингээд анхаарал төвлөрөл өгөөдөл тэр юм чинь ингээд ерөөсөө баг босоор байгаа л дараа ингээд бахгүй болчих юм. Observe them, there it is. So think of the frog. Тэр юм чинь гарч ирэхээр ингээд ерөөсөө нөгөө мэлхийгээ бодох хэрэгтэй. These are all the frogs and whatever they are, gremlins, frogs. Юу ч хэлж болно тэр одоо гэрийн буугч гэж хэлж болно эсвэл одоо мэлхийч гэж хэлж болно ямар нэг юмар. Live in you as energy fields. Тэр юмнууд чинь өөр чинь дотор ямар нэг энерги хэлбэртэй амьдраад байгаа. And the energies are trapped there. Тэр энерги бол ингээд аваханд орсон юм шиг өөр чинь дотор ингээд төвжигдсэн байгаа. Also in themselves bad, they are trapped, like the pain body is an energy. Тэг яг л нөгөө зовлонд бие шиг энэ юм чинь өөр чинь дотор бид чинь ингээд наалтцсан гэх юм уу. That is emotional energy that's trapped when тэр энэ ямар энерги наалтцсан байна гэхээр сэтгэл хөдлөлийн энерги. The pain body dissolves, it transforms into presence. It's like a fire. Энэ донтолт чинь ер нь бол тийм нөгөө золонд бие шиг юм биш үү? Тэгээд dissolve гэдэг нь яаж юм нэхэр тэр юмд ингээд анхаарал, хайр, хүлээн зөвшөөрөл өгснөөрөө тэр золонд бие энергийг нь хувиргаж байгаа юм байна. Алуу болгож байгаа биш. Тэндээ тэнцээд байгаа юм биш. Зүгээр л тэрэнд ухамсарын тэр анхаарал өгч л байгаа юм байна. Тэгснээрээ тэр юм ингээд одоо хувиргачлаа юм биш. And you put a log into a fire, or so that it's consumed and transmuted, perhaps is the word. It's transmuted into presence. Тэгээд яг юу болж байна гэхээр тэр юмн дээр ухамсарын гэрэл тусгаж гин гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энергийн хувьд өөрчилж байгаа юм байна. Тэр өөрчлөгдөж байгаа энерги нь presence болж байгаа юм байна. Presence гэдэг чинь одоо тэр имийг л одоо оршихуун юм л болгож л хувиргаж байгаа юм биш үү? Тэр энергийг нь here we have again the famous example of in Middle Ages certain philosophers were very interested in alchemy. Alchemy was supposed to be the transformation of base metal into За тэгээд энэ бас юутай адилхан бэ гэхээр дундад зууны үед нэг тийм алхими гэдэг юм байсан. Тэр нь юу гэхээр алтыг өөр нэг химийн элементийг алт болгож хувиргах ухаан байсан. Gold through a chemical process of transformation. But the true meaning behind alchemy was the transformation of human consciousness. Alchemy гэдгийн яг жинхэнэ утга нь бол гэхдээ юу байдаг вэ гэхээр яг энэ
transformation of human consciousness гэхээр хүний ухамсарын одоо хувиралт юм аа. Одоо хэлбэрийн хувьд өөрчилж байгаа хувирал юм байна. Have many images and so on. They could not speak and write about this openly because they would have been executed. But тэгээд тухайн үед бол яг энэ ухамсарын хүний ухамсарын одоо хувьсэл өөрчлөлтийн тухай ярьж болохгүй цаг үе байсан. Яа тэгэхээр амиа алдах боломжтой байсан. The church at the time, so they had to hide. The Юунаас болж амиа алдахгүйгээр тухайн үеийн одоо шашин шүтлэг хүмүүс юм уу тэнд байсан үжил бодлосны эсрэг юмнууд яригдах учраас хүмүүс амиа алддаг байсан. All these symbols as if тэгээд яасан гэсэн чинь энэ одоо хувиргах арга ухааны юмнуудыг ямар нэг тэмдэгээр төлөөлж ингэж ярьдаг байсан гинэ. Where to do the transformation of base metal into gold, of something that is first of all not very desirable into something wonderful, and that's the alchemy. Тэгээд алхими гэдэг чинь ямар нэг тийм металлыг тэр металл нь бол хүнд хэрэгтэйч биш, үнэтэйч биш, ямар нэг тийм хүний тийм сонирхол татгааргүй тийм металлыг алт болгож хувиргах тухай тийм одоо нэр томьёо алхими гэдэг. Тэрний яаж юм гэхээр ямар нэг тийм хүн тоохгүй ямар нэг металлыг бүх хүмүүст хэрэгтэй алт болгож хувиргаж байгаатай адилхан энэ хүний ухамсарын төвшний юмнууд төр бол одоо энэ донтолтыг бол хинч өсөхгүй штэ хинч тоохгүй хинч одоо амааргүй байна. Тэгэд энийг ухамсарын төвшөнд одоо яг өөр металлыг алт болгож байгаа шиг ингэж хувиргах аргуудын тухай яриад байна. Тэгээ энэ аргуудын тухай бол ингэж ярих нь бол тухайн цагтаа бол жоохон юу байсан. Алхимист хэцүү цаг үе байсан. Яа тэгэхээр сүмээс бол ийм юмнуудыг ярихад бол хууль бос байсан учраас амиа алдаж болох байсан гэж байна. Chemical process of transmutation, which really is something in the human psyche. There's an entire long treatise written by Carl Jung, the psychologist. Тэгээ яг металл дээр ингэж яригдж байгаа боловч хүний psyche буюу ухамсарт төлөө psychology монголоор одоо сэтгэл зүйн энэ юмнуудыг хувиргалт нь хаана явагдаж байгаа гэхээр энэ хүний оюунд явагдаж байгаа. Энэ юмнуудын талаар бол нэг сэтгэл зүйч их юм бичсэн байдаг. Carl Jung гэдэг сэтгэл зүйч гэж. Энэ alchemy гэдэг сэдвээр бол маш их юм бичсэн байдаг гэж. Which on alchemy with countless illustrations and just fascinating things. Тэгээд тэр хэвлэл дээр бол маш их хэмжээний тийм зураг хөрөг янз янзын символ тэгэл энэ ухамсарыг хөрвүүлэх арга ухаан одоо юу гэдэг нэг хиймч хүмүүс чинь ингээл янз янзын томьёо ингээл бичээл нэг хим элементээс нөгөө ингээд янз янзаар хуургаалын томьёо бичээддэг штэ. Яг тэрэн шиг энэ Карл Юнг бол энэ хүний сэтгэл зүйдээр ухамсарыг яаж энергийн хувьд өөрчлөх үү гэдэг арга ухааны талаар маш их юм хэвлэж ийсэн. Тэр хэвлэл дээр нь бол маш их юм символ тэмдгүүд дүрснүүд ингээд байдаг гэж. But it's the transformation of something undesirable initially into awareness or into consciousness. So тэгээ энэ юмнууд бол бүгдээрээ л ухамсарын хувьд бидний хинч одоо тоохгүй чухал гэж үзэхгүй энэ зүйлүүдийг цэвэр ухамсар ажиглалт болгож өөрчлөх энэ арга ухаануудын тухай байсан гэж. Тэг хүн тоохгүй юмнууд ч юм бол бидний нөгөө золон пи уур уцаар үзий ядалт энэ донтолтуудын эрчим энергийн тухай яриад байна. And this is so you're lucky to have that tailor designed spiritual practice for you. Тэгээд энэ юмнууд бол ингээд
бид нар байгаа нь бол бид нар их азтаад өөрсдөө тооцох хэрэгтэй. За тэгэл дуусч байгаа юм байна. За донтолтын тоо нэг юм л юм ярьсан байна да. Тэгээд энэ ер нь бол гарчиг нь юу гэж нэхэр from self-sabotage into conscious freedom гэдэг нэртэй юм байна. YouTube дээр хайвал. Тэгээд тэр нь бол self-sabotage гэдэг нь ер нь бол одоо нэг замын тэмдгүүд дээр янз янзын бодог тэгэл ям замын сохолж барьсан иймэрхүү юм байдаг шүү дээ. Тэр чинь sabotage гэдэг. Тэгээд self-sabotage гэхээр өөрийгөө ээгүүтгэх гэж утгатай. Өөрийгөө ээгүүтгэхээс ухамсарын хөгжлөө conscious freedom гэхээр одоо ухамсартай эрх чөлөөнд одоо хүрэх тэр юмнаас өөрийгөө ээгүүтгэхээс ухамсартай эрх чөлөөнд хүрэх тухай яриад юм байна л да. За тэгээ юу ойлгосон бэ? Salt ер нь юу гэж бодов? Сүлд юм уу? Өөрийгөө сүтгэх тийм байна. Яг. Батал нэг 7 хоногт 2-3 удаа ч юм уу нэг ийм нэг хийхдээ нэг цагийн ийм юм хийгээд тэгээд тэрийг юун дээрээ нөгөө YouTube цуган дээр ч юм уу тавьж яалээс. Тэгж болох юм. Хүмүүс ойлгоол. Нэг бол Discord-н дээр шууд нөгөө юутай видеотой тэгж явсан ч болно шүү дээ. Дэлгэцээ ширлээд.